За нотыг аргачлалын даваажаг гэдэг би 1976 онд тугацаа цэргийн албан татагтаад 1979 онд цэргээс хаалгадаж энэ дахлагчаар өвсөн хязгаартуудаа улсын хил хамгаалтанд шалгаж ахлах гэсэн албан тушаал дахлах цалтайгаар ажиллаж байгаа. Миний ажиллаж явах хугацаанд бидний амьдрал бас тийм их сайн хангалуун биш. Надад энэ анх Увс аймагт ирж явахдаа манай Кили аппарат гэж байсан аппаратын дараагаар дэд хурандаа өгшөө гэдэг хүн байсан. Бичээж алтан гэдэг нэг юм эгчтэй тэгээд жолооч Баатар хөргөд 3 хөнгөн цагдаагийн үйд нэг карманы өрөөнд ингээ суудаг. Тэгээд одоо тийм бэрэлтгүнтэй байхад би 79 онд Саглин Килин пост гэдэг дээр очиж шилжиж ажиллахдаа заставын дараагаар Ахмад Хавдал хаан гэдэг хүн байсан. Жолооч нь Орсогийн Даваадорж гэж жолоочтой шалга хил хамгаалагчаар Баатар Самбит хоёр улсын хил хамгаалтанд ажиллаж эхэлсэн. Тэгээд одоо бид хоёр тухайн үед 2 мөртөө ээлжиж ундаг. Тэгээд хил хамгаалалтаа бид хоёр энэ Кили 2 дугаар заставын цагаан голоос одоо 4 дугаар заставын халаан даваагт хоёрхан нахлагч хариуцж ажиллаж байсан. Одоо тэр Килийн зөрчил одоо бом тус газар хууль ёсоор улсын хил нэвтрдэг зөрчил их байсан. Туваа Монгол гэж зөрчдөг байсан. Тэгээд тухайн үед бид нэр гэр орондоо чихгүй тэ сард нэгүүд ирэх хоёрны хонуулах нь тиймгүй бус яг Килийн шугамдаа ингээ мөр унаал ингээ нэг айлан гадар ганц жижиг хувийнхаа жижиг гэр барьж гэдэг ингээ улсынхаа хил хамгаалтанд ингээ бид нар ажиллаж байсан юм а. Одоо тэр үед бол Килийн малын хулгай ард иргэдийн дунд малын хулгайны асуудал их байсан. Ингээд голцоо одоо ард иргэдийн малын хулгайд алтхаас тэргэмжилж өдөр шөнөгүй одоо цагийн байдлаар дүнэлт хийгээд ингээд ажиллаж байсан юм а. Одоо бид хоёр ажиллаж байгаа хугацаа хоёрхан ахлагч тэр үед энэ Килийн шугамдаар тэр үед ажиллаж байсныг одоо бол 3 застав одоо ингээд байгуулагчсан одоо ингээд цэргийн хангамжийг сайхан болж гисэн ажиллаж байгаа манай. Та сүүлийн үед бол би Килийн 4 дугаар заставын жагсаалын дараагаар ажиллаж байсан. Тэр үед ажиллаж байхдаа одоо цэргийн хоол хүнс одоо бас тутууд үйлмэг юм одоо ховорхон байсан. Тэгээд одоо хэдэн цэргүүдийг хоосоо онуулахгүй тулд одоо бүхэл боломжоо дайчлаж бид нэр одоо ингэж ажиллаж Усгаа цэнгэр хязгаарт улсгаа хил хамгаалтанд одоо ажиллаж байсан юм а. Би энэ усын цэнгэр хязгаарт бол улсын хил дээр одоо би 35 6 жил ажиллаад ингээд одоо тэтгэвртэй гараад амьдарч байгаа хүн. Би бол бас удам дамжсан хэлчин миний аав бол одоо Монгол улсын Ахмад дайчин, Монгол улсын онц хэлчин Күндэт хэлчин тийм хүн байсан. Тэгээд одоо миний көөж гэсэн бас Килийн цэрэгт ажиллаж байсан холбоочин байсан. Ингээд бид нар удам дамжсан хэлчихэд юм байгаамаа. Ингээд одоо бол манай хил хамгаалах манай Кили отряд бол инхээр сайхан хөгжиж, сайхан бэхжиж улсын хил хамгаалтанд нэгтэрсэн одоо ийм сайхан гоё болсон маань. Тухайн үед бид нар чинь зүгээр нэг айл дамжсан л одоо нэг жижиг гэртээ тэгээд мөрөн жаваал ингээд айлан гадаа нэг бичгэн гэр барьчихсан. Ингээд шүвтэл Килийн шугамдаар байсан. Би тэгээд одоо 34 4 жил яг Килийн турган шугамдаар ажилласан хүн. Нэр нь одоо төв газар уржиж үзээгүй тэтгэврт гартлаа одоо ингээд 34 жил улсын хилийнхаа яг турган шугамдаар ингээд ажиллаж байгаад ингээд ирсэн юм аа. Ингээд одоо ингээд бодоход одоо хил хамгаалалтаа сайхан болсон маань бэгчсэн маань манай улсын хилийн отряд их сайхан бэгчсэн байна. Одоо ингээд үеийнхаа надтай цуга хамт ажиллаж байсан бүх үеийн Ахмад хэлчтэй нэрүүлэн сайхан их хүсье. Усын цэнгэр хязгаар хааж ангийнхаа нийт бие биелэлтэнд одоо аялын өндөр амжилт хүсэж сансан бүхэн сэтгэлэн битж яхахыг одоо яриаж байна.